Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх өнөөдөр Ахмад дайчдад төрийн дээд цол гардууллаа. Тэдний нэг болох 102 настай Ахмад дайчин Өсөхгой хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Тэрээр 1945 онд чөлөөлөх дайнд оролцож, Хятадын Жэхэ хот хүртэл тулалдаж, 1946 онд олдсны Япон цэргүүдийг хянагч баг даргаар томилогдсон ажиллаж, хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлж байжээ. Японоос дайнд бууж өгснөөр Өсөхгой олзлогдсон Япон цэргүүдийг харгалзан тухайн үеийн зөвлөлт холбоот улсын нутгаар галт тэрэг усан онгоцоор тэвэрлэж бүгд найрамдах Монгол ард улсын цагаан нуурын дамжлаг баазаар дамжин 1945 оны 11-р сард эх орондоо ирж байжээ. Дархан аймгийн Дархан сумын Ахмад дайчин Батцүхийн шагдар, Завхан аймгийн Цагаан чулуу сумын Ахмад дайчин Ширүү самбуугийн Чимэд дам, Дорнод аймгийн Чоо болсон хотын Ахмад дайчин Ярин Бидийн Өсөх, Сэлэнг аймгийн Мандал сумын Ахмад дайчин Гомбын Жогшмолжов, Говьолтой аймгийн 9 булаг сумын Ахмад дайчин Ядамживын Алтан гэрэл нарыг төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор инхүү шагналаа. За би бол 1942 онд зэрэг татгаж байшинтын талдуудын визит 3 жил зэрэг хуцаа зэрэг хайгаад халагдна гэж ятэр дайнд явуулаад дайнд зарлаад Японысын газар дайнд зарлаа ингээд хөдөлсөн. Тэгээд анхны дайн бол жанчуугийн даваанаас эхэлсэн. За тэрнтэй манай инганаас давшиж ихний одоо юунд хамгийн түрүүнд давшиж явтар олон онгоц их вонот одоо бежвэнэж жанчуугийн даваанаас ширүүнд толдонд тэр манай анголарч айгаар хараагүй. Урчин Дорнод аймгаас жижиг тэргээр 700 км газар Дахиад түрээд ирлээ. Өнөө өглөө одоо ерөнхийлөгч дууцсан юм чинь үүрэг авсан юм чинь одоо ингээл шагналаа нэр төрдөөр авна гэд гिचээгэл шагналаа авлаа да. Одоо эргээд буцъя гэсэн үдээс хойш би жоохон амраа соёлд гэвтүүлэе гэж бодсон. Тэгээ өвөө Улаанбаатарт 55 жилийн дараа ирж байна. Шуурандаа хайртай тэр үеийн дагуу намайг онцгой хөдөлгөөн байгуулад бас оруулж цэргийн хүн болгосон. Энэ юунд бас бахаргаж ингэ цэргийн хорно бодлоо хамгаалах мөн амжих галдуун гамшигчдаас хэрэглэх бас цэргийн бас тангар өгсөн хүн бас бахаргаж байгаа. Ага үргэлжлэл болсон гэж болоо да. Цэргийн хүн болсондоо бас баярлж байна. Жодгоо бахаргаж байна. Чөлөөлөх дайны 80 жилийн ой тохиож байгаа энэ үед Ахмад дайчин Өсөхгой залуу хойч үедээ хандан Монгол Улсын тусгаар тогтнол дархан хил хязгаарыг та бүхэн минь нарийн чанд хадгалж нүд цавчлгүй харж байх хэрэгтэй юм шүү хэмээн загиж байсан юм а.